Hi girl. Сайн уу хүнгүй уурга тарихтай амьд бийтэн минь. Чи намайг үзээд ойлгож байгаа бол миний чааштай хэлэх зүйлсийг ч гэсэн ойлгох байх. X-тэйгээ буцаад нийлээд хэрэггүй гэдэг бичлэгийн дараагийн бичлэг болох яаж X-ээ мартах вэ гэдэг бичлэгт тавтай морилно. Мартыг. Энэ бичлэгээр чамайг X-гээ мартаад илүү мундаг хүн болоход ч туслаж чадна байх гэж бодож байна. Энэ шалбархаа болоод идгээд юм наагаад идгээд цаг хугацааны туршид идгээд ингээд идэгчих зүйл ерөөсөө биш. Энэ бол тэмцэх ёстой. Энэ бол сэтгэхүйтэй. Бодлоо зөв чиглүүлж чадахгүй л бол X-гээ мартахад маш хэцүү байх болно. Чи энийг өөртөө л хэцүү болгож байна. Хэрвээ чи бодлоо зэгцлээл чамд маш амархан байх болно. Өмнөх бичлэгэн дээр дурдсан шиг хамгийн сайхан дурсамжуудаа чи бодоод байгаа бол чи мартаж чадахгүй гэж магадгүй. Түүнийг санахтаа хамгийн сайхан дурсамжуудаа битгий бод. Чи түүнийг санахтаа түүний алдаа дутагдлыг, түүний муу талуудыг, түүний хийжсэн гин бурууг дандаа бодох хэрэгтэй. Тэднүүсийн дандаа ялгаж төвж бодох хэрэгтэй. Тэр намайг ингэжсэн да, тэр намайг ингэж хандчихсан да. Тэр тийм үедээ тэгж тэнэг харагддаг да. Эсвэл тэр тийм хувцастай тэнэг харагддаг ч юм уу. Эсвэл ямар ч гэсэн тэр хүний тухай хамгийн муухай зүйлсийг чи бодох хэрэгтэй. Тэгжээж чиний дотроос үзэн ядах тэр сэтгэл чинь ундраад тэг чи тэр хүнийг мартна, чи тэр хүнийг санахаа болно, чи тэр хүнийг тоохооч болно. Түүнийг сайнаар бодож хэрэггүй, эсрэгээр нь дандаа муу юмнуудыг бод. Хэрвээ бодохоор болвол саяны өнгөрсөн дууссан харилцаанд ямар алдаа тогтогдол байсан бэ гэдгийг сайн бодоод тэгээд ирээдүйнхээ харилцаанд ийм юм хийх юм байна, тийм юм хийх юм байна. Энэ алдааг дахиж давтахгүй төлөө чи ирээдүйн харилцаандаа ямар байхаа чи бодох хэрэгтэй. Ирээдүйн харилцаагаа чи төгс байлгана гэж чи төсөөлөөд өөдрөгөр чи бодоод би ирээдүйн харилцаа, ирээдүйн залуутайгаа ч юм уу, ирээдүйн хамтрагчтайгаа ийм байна, тийм байна. Тэр намайг тэгж хүндлэн. Саяны салтыг зүгээр л чи ирээдүйн харилцааг чинь төгс байлгахад зориулсан туршлага, сургамж болсон гэж бодоод чи ирээдүйн харилцаандаа ирээдүйд ирэх шинэ хамтрагчтай бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Бие ариусгах, сэтгэлээ ариусгах. Чиний бие сэтгэл дотор чинь X чинь энерги бүр ингэ нэвшсэн байгаа. Тийм болохоор чи бие сэтгэлээ ариусгах гэж бясалгал хийх, мацаг барих. Би сэтгэлээ ариусгах маш олон төрлийн арга байдаг. Эсвэл би сэтгэлээ хэрхэн ариусгаж болох аргуудын тухай бичлэг хийж болох юм. Би энийг өөр дээрээ дуршиж байсан. Тийм ээ, мэдээж үйлчилсэн. Сошиал медиад зарцуулах цаг хугацаагаа багасгах хэрэгтэй. Тэгээл чи өөртөө анхаарахгүй, тэгээл зовж ядчихл нь хосуудын зургуудыг хараад, тэгээл хүмүүс ад жаргалтай гадуур дотор явбал гэтэл чи угаасаа дотроо ингээд сэтгэл зовёр хэцүү байгаа учраас чи жаргаж чадахгүй, чи бусдыг ингээл хараал өөртөө харьцуулаад шаналхай нэмэр. Тэгэж тэрээс нь гайвуулж чиний X чинь зураг ч юм уу, эсвэл чиний X чинь нэг өөр охинтой ч юм уу, эсвэл өөр охины Instagram дээр чиний X гараад ирвэл яах юм, тийм үстэй. Лайвтэй. Эрсдэл өөрийгөө оруулаад хэрэггүй. Сошиал медиа гэдэг бол яг хүний өндөрлөлт яг хэрэгтэй талууд нь байгаа ч гэсэн хэрэггүй талууд нь маш их байгаа. Ялангуяа хүн сэтгэлийн шарахтай байгаа үед сошиал медиа сөрөг үр дагавар ихтэй. Ганцаараа хамтрагчгүйгээр сингл байхдаа яг хэн бэ гэдгээ чи олж нэх хэрэгтэй. Who are you? Чи хэн бэ? Чи юу хийж чаддээ? Чи юу хийж чадах вэ гэд чи өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу, өөртөө анализ дүгнэлт хийх цаг хугацаа чамд их байна. Энэ дараачийн алхам бол холбоотой бүх юм австаа. Чамд бэлгэсэлт өгчээсэн бол чи тэрийг хайж болно. Эсвэл тэ янз бүрийн үнэтэй эсвэл юм цайтай юм байвал чи хүнд өгж болно. Дүү мүдээ ч юм уу те. Ингээд юм өгчөж болно. Утсан дээр байгаа хамт хавуулсан зургуудаа эсвэл компьютер дээр байгаа хамт хавуулсан зургуудаа хадгалаад хэрэггүй устгах хэрэгтэй. Түүнтэй холбоотой бүх дурсамж, бүх одоо юу гэдэг зураг, бичлэг, хамт бичсэн чат түүнийг өөрийг нь сошиалос блоклоод, бүх юм нь блоклоод, утасны дугаар, сошиал, Instagram бүх юм чи блоклоод, найзуудыг хүртэл блоклох холбогдох хүмүүс. Тэгээд ихтэй чи нэгэнт тэр хүнийг амьдралаасаа хасаад блоклцсон байгаа юм чинь чиний найзууд, чиний ар гэрийнхэн, чиний ойр дотны хүмүүс ч гэсэн тэр хүнийг блоклох хэрэгтэй. Тэр яг
блоклдог юм аа гэхэд ч нэг unfriend хийдэг ч юм уу, unfollow хийдэг ч юм уу. Ямар ч гэсэн тэр хүнтэй харьцаатай байгаад байх шаардлага байхгүй. Ягаад чамд илүү байдлыг хүнд болох учраас. Одоо бүх аккаунтууд түүний найз нөхөд тэр бүгдийг чи блоклсноор чи түүний амьдралын шин соргог мэдээнүүдээс чи өөрийгөө аварж яана гэсэн үг. Тэр ингээд шинэ охинтой угаасаа хүмүүс чинь ингээд салахаараа ингээд шинээр хүнтэй болж заавал тэр хүнээ орлуулж салтыг даван туулдаг хүмүүс байдаг штэ. Тийм юм чинь чи түүнийг шинэ хүнтэй магадгүй харахад бэлэн биш, шинэ хүнтэй түүнийг харуул ингээд чиний сэтгэлд чинь юу болж магадгүй болохоор чи тийм боломж ерөөсөө өөртөө гаргаж хэрэггүй. Түүнтэй таарах нөхцөл битээ болго. Түүнтэй хамт явдаг байсан газрууд, түүнтэй ордог байсан хоолны газрууд, түүний ажилладаг газар, офис тэр янз бүрийн шалтгаангүйгээр тэ таарах боломж битээ болго. Түүний уригдсан ивент ч юм уу эсвэл тийм юмд чи очих шаардлагагүй. Үнэхээр л чамд ингээд заавал тийшээ тэр хүнтэй таарах боломж одоо өөртөө олохгүйгүй юм бол өөртөө үнэнч байгаад түүнтэй битээ таарах гэж оролдоорой. Эсвэл түүнтэй нэг тийм таарчих юмсан гэдэг бодол байдаг штэ. Тийм бодол байх хэрэггүй. Чи өөрийгөө зовоон. Чи угаасаа тэрийг хурдан мартах хэрэгтэй. What the fuck? Чи хийжсэн муу юмнуудын бодолтой. За. Зургаат нь. Чи нэгэнт ингээд бүхэл бүтэн нэг хүнээс тэ салчлаа. Яасан байх нь? Шаны амьдралд чөлөөт цаг их гарсан байна. Чи түүнтэй цаг зарцуулах шаардлага байхгүй. Тийм болохоор чиний амьдрал чөлөөт цаг маш их гарч ирж байна. Ямар аз жаргалтай юм бэ? Цаг хугацаа гэдэг хамгийн үнэтэй зүйл чамд гарч ирж байна. Тийм болохоор чи тэр цаг хугацааг өөртөө ашигтайгаар чи өөрчлөх хэрэгтэй. Чи шинэ төрөлгөөтэй байх хэрэгтэй. Шинэ амьдралын хэв маягтай бол шинэ хийдэг зүйлс амьдралын ингээд өдрийн төлөвлөгөөгөө чи өөрчлөх хэрэгтэй. Чи шаналж суухын оронд ямар нэгэн шинэ зүйлсийг хийх хэрэгтэй. За тэгээд угаасаа долоот нь салчаад тэгээд би хүчтэй гэд нэг удаан өнөг өрийгээд байх бас хэцүү. Сэтгэл санааны тийм юм чинь чи ойлгох хэрэгтэй бол уйл. Угаасаа ойлгохгүй бол гадагшлахгүй шүү дээ. Уйлаад тэгээд хүн чинь уйлахаараа тайвшраад кайф авдаг байхгүй. Сайхан уйлаад үзэн ядаад тэ эсвэл гомдоод эсвэл санаад эсвэл гуниглаад ямар ч гэсэн уйлаад ингээд гаргаад ингээд тайвшраад уйл дуус тэгээд цаашаагаа үргэлжлүүлээд аял хөдөл ирээдүй чамд байна. Жуулмаар уйлгаас салгаа хааж байгаа ч юм уу эсвэл хүнжил дотор орж байгаа сайхан уйлаа. Уйлчих яадаг. Шүртлээ уйл. Сайхан шүрч. Дараагийнх нь болохоор одоо ерөнхийдөө дан X ч гэлтггүй бас сэтгэл гутралын үед ч юм уу эсвэл амьдралд хэцүү зүйл тохиолдсон үед маш хүнд тусалдаг арга зам байгаа. Надад хүртэл тусалж исэн. Тэгэл амьдралд одоо юу мэдэрж байгаа шууд ингээд бодож байгаа юм бичдэг байхгүй. Ийм бэстэ тэгэж бодож जैन тийм мэдэрж जैन тийм надад тэгэж санагдсан. Өнөөдөр ингэсэн тэгсэн тийм байна юм байна. Бүгдийг сайхан яриад л биччих. Ягаад ч юм чи ханах болно. Ягаад ч юм чи сэтгэл чинь нэг тийм нэг юм хийсэн юм шиг нэг юм ханцсан юм шиг болоод нэг тийм амьдрал чинь тодорхой болоод гэрэлтээд эхэлдэг байхгүй юу? Юу ч гэсэн үзээр хамгийн сүүлд нь түүнийг чи ярианда дуртаад байх шаардлага байхгүй. Найзуудтайгаа байхдаа ч юм уу яриад тэрнтэй байхад тэгчээс эсвэл тэрний тийм эсвэл тэрний одоо юу гэдэг ямар ч хүний ярих сэдв мундахгүй шүү дээ. Тэрний яран дотроо бити оруулах гэсгээ бити яар. Ялангуяа чи шинэ харилцаатай ч юм уу шинэ хүнтэй уулзж байгаа тохиолдолд X-ээ хизээж бити яар. Хүн чинь чамайг бараг за what гэж боддог байхгүй юу? Тэгэхээр эдгээр зүйлсээс зарим нь надад хийхэд хэцүү байсан. Тийм болохоор хүний одоо нөхцөл байдал өөр. Тэгээд чи хангалттай хүчтэй байж чадвал маш сайн байна. Би чамайг гэдэг хүчтэй би чадна гэж бодож чинь хүний ингээд уураг тарих гэдэг чинь ямар гайхамшигтай зүйл байт юм бэ те. Бүр бүхнийг чадна, бүхнийг мэднэ, бүхнийг даван туулах тийм хүч байдаг. Надад хамгийн их нөлөөлсөн мэдээж түүний тухай дандаа муу юмнуудыг бодох. Түүний гим нүгэл түүний муу юмнуудыг бодох. Би юу мэдэрч байгаагаа бичсэн.
заасан дээр бичээд дараа нь устгachж болно, эсвэл чи хаячж болно, базаад хаячж болно, хадгална уу яана уу. Тэгээд чи угаасаа амьдрал чинь тодорхой болчихж байна ингээд нэг тийм хөнгөлийн үзүүрт гэрэл гарна гэдэг шиг ингээд чиний хамгийн чинь тодорхой болоод ирэнгүүт чи угаасаа юу хийхээ мэдэх болно. Эдгээр аргуудаас ч өөртөө төвшснаар X-тэйгээ нийлэхгүй байхад чинь чам туслана гэж би найдаж байна. Би өнөөдөр нэг тийм goth vibe хийх гэж үзлээ. Та нар миний бичлэгүүдийг үзээд тэгээд өөртөө тохиолдсон явдал эсвэл өөрт чинь төрж байгаа сэтгэлээ их нээлттэй хуваалцдаг чинь надад маш их таалагддаг. Надад маш их сонирхолтой санагддаг. Та нартай үнэхээр хамт байгаа юм шиг санагддаг. Би та нарт нэг юм үзүүлье. Онтохоо муур байсан байна. Зөвүүн байгаад, хүчтэй байгаад дараагийн бичлэгээр уулзцгаая.